Улсшуугийн хурлааны партийн эсрэг хурлаанаар нийслэн прокурорын газраас 2020 оны 90 үеийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35 3 хэсгийн шугамлан 90 үеийн тусгай ангийн 82 дугаар зүйлийн 82-ын 1 зааснаар ялах зөвлөж ирүүлсэгийг хяна хэлцээд Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 31 дугаар зүйлийн 31.3-ыг 90 гран шийдвэрлэх тухай хуулийн 36 дугаар бүлгийн 36 1-р зүйл 36 2 дугаар зүйл 36 3 дугаар зүйл 36 5 дугаар зүйлийн 2 дахь хэсэг 36 6 дугаар зүйл 36 7 дугаар зүйл 36 8 дугаар зүйл 36 10 дугаар зүйл 37 дугаар зүйлийн 37 1 заасныг бусцас удирдлага болгон тогтооно. Нийслэн прокурорын газраас Гаанбаатар Цэс Сандой нарт холбогдуулан 2002 оны 90 үеийн ерөнхий ангийн 37 дугаар зүйлийн 35 3 дахь заасныг явуулан 2002 оны 90 үеийн тусгай ангийн 82 дугаар зүйлийн 82-ын 1 дахь зааснаар ялах зөвлөж ирүүлсэгийг 2017 оны 90 үеийн 1 дугаар зүйлийн 1 дахь заасныг явуулан 2017 оны 90 үеийн ерөнхий ангийн 3-7 1 дахь заасныг мөн явуулан 2017 оны 90 үеийн тусгай ангийн 14 дугаар зүйлийн 1 дахь хэсэг болгон өөрчлөлт зөвлөсөн байна. Шүүгч Гаанбаатар Цэс Сандой нарыг сонгуулийн үр дүнд хууль бусаар нөлөөлөх зорилгоор энэ хуулийн 14 дугаар зүйл заасан гэмтэргийг үйлдэх бэлтгэсэн гэмтэрийг бүлэглэжүүлсэн гэм буруутай тооцсон. 2017 оны 90 үеийн ерөнхий ангийн 3-7 дугаар зүйлийн 1 дахь заасныг журмлан 90 үеийн тусгай ангийн 14 дугаар зүйлийн 1 дахь зааснаар Гаанбаатар Цэс Сандой нарыг тус бүр 4 жил харгалаар шийдэх байна. 90 үеийн ерөнхий ангийн 5-6 дугаар зүйлийн 3-4 дахь зааснаар шүүгдэгч нарт оногдуулсан тус бүрийн 4 жил харгалыг нээлттэй хоригоор байгуулалт эдлээс байна. За энийг бидүүрсэн хөрөнгөгүй нэгдсэн болон тусаалсан хэрэг байхгүй шүүгдэгч нарт цагдаа хориг зооногүй бусдад их төлбөр болохыг тусалж байна. 90 үеийн граншил шийдвэрлэх тухай хуулийн 21 дугаар зүйлийн 6 дахь зааснаар эдмэрийн баримтаа хураагдж ирүүлсэн iPhone 5 маркийн гар утас. За iPad mini 2 төхөөрөмжийг тэр дор цодод буцаан олгож 10 шиг DVD, 12 шиг CD, 1 шиг флаш дискийг хэрэг авсарган үлдээсэн байна. Шүүгч Гаанбаатар Цэс Сандой нарт 2019 оны 7 дугаар сарын 25 өдрийн шүүгчийн захирамжаар Монгол Улсын хэлээр гарахыг хязгаарлах, тодорхой хүнтэй уулзахыг хязгаарлах дотор талсны хэмжээг тус хүчингүй болгосон байна. 90 үеийн хэмжээтэй хуулийн 36 8 дугаар зүйлийн 4 дахь зааснаар шийдэх тулыг улсын явлагч, шүүгч, хохирогч, тэдгээр хуульсны дэлгээлэгч, өмгөөлж гадаа авснаас хойш 14 гинтэн нийслэлийн 90 үеийн давцаалцсан шүүхэд гомд гаргах эсрэг бичигтэй дурдсан. Шийдэх тул унш сонсохоор хүчтэй улмаа давцаалт гомдол эсрэг бичигсэн тохиолдолд тогтоолын нийлдэд төлөвлөж тогтоол бичгийн үйлдвэр болтол Гаанбаатар Цэс Сандой нарт цагдаа таслын хэлбэр амжилтыг гэрэлтээс байна. Шийдвэрлсэн. За шүүгч нэрхэн шүүгч нарыг гэмбруудаар тогтоож шийдвэрлсэн. Хуулийн зөвчлөлийн талаар гэмбруудын талаар түрүүн тайлбарласан. За 90 хариуцлагын хувьд бол 2017 оны 90 үеийн 14 дугаар зүйлийн 1 дахь зааснаар шийдвэрлэлээ. Энэ зөвлөгч нь өөрөө 2-8 жилийн харгалтай ийм гэмтэр байгаа. За энэ оногдуулсан төсвөрийн 4 жилийн харгалыг бичлэгийн хэлээр тогтоолоо. За шүүгч өгүүлэлтэй ихтэй энэ гэмтэрийн хууль зохицоог дуусаагүй гэж үзсэн. За учиргүйгээс энэ мэдээлэл нийт дээл болсон буюу цаг хугацааны хувьд 2016 оны 6 сарын 24-нд анх хуулийн байгууллага гомдол гаргаснаар энэ хэрэг нийт дээл болсон. Энэ бол
эрүүл мэндийн ерөнхий аймгийн 1-8 дугаар зүйлийн 3 дахь хэсэг заасан. За энэ юу заасан бэ гэвэл гэмт үйлдэл эсвэл тодорхой хугацаанд үргэлжилсэн бол гэмтрэг үйлдэл дууссан. Эсвэл дасан зохицуулсан үеийн гэмтрэг үйлдэл хугацаанд хамааруулна. Соёлын зохицуулалт хамаарч байна. Тийм учраас үйлдэл хугацаа дуусаагүй шийдээд ялыг бичдэг дэлхийн шийдвэр гаргалаа. За түншлэн ял хамгаалалтаа энэ гэмтрийн нийгмийн аюулын шин чанар за гэмтрэг үйлдэл нөхцөлөөр харилцан үзэн. За энэ За үзэгчдээ лайв телевизэн сурвалжлах баг та бүхэндээ Баянгол дүүргийн эрүүг иргэн анх шатны шүүх хүүднээс шууд амжуулан хүргэж байна. За дөнгөж сайхан та бүхний үзсэн бичлэг дээр нийслэлийн эрхлэл төлөвчдийн хурлын дарга гасан, нийслэлийн Монгол Ардын намын дарга гасан Сандуй, за мөн шинэ Монгол хаад группийн ерөнхийлөгч бөгөөд Монгол Ардын намын гишүүн Ганбаатар нарт одоо Баянгол дүүргийн эрүүг иргэн анх шатны шүүхээс одоо төрийн эрхийг хууль бусаар булан хуультай зохион байгуулах гэсэн үндслээр 4 жилийн 20 хял оноос шүүхэн ялах дүгнэлтийг уншиж байгаа хэсгийг та бүхэн үзүүлсэн байгаа. За нийслэлийн тагнуулын эрхийн газраас 60 тэрбумын хэргийг 2016 оноос шалгасаар гад одоо өнгөрсөн 8 дуусар тэргийг боож дуусаад прокурорт ялах дүгнэлт үйлдвэрлэх шийдүүлсэн байдаг. За нийслэлийн прокурорын газраас уг хэргийг хянаж үзээд за 2002 оны эрүүгийн хуулинд хуулийн 82 дугаар зүйл заасны дагуу төрийн эрхийг хууль бусаар булан авах гэсэн үндслээр эрүүгийн хэрэг үүсгэсэн байгаа. Ингээд шүүгчд шилжүүлсний дагуу дээрх ядаг оноосон байгаа. Ингээд ялтангуудын одоо өнгөлөгчд та бүхнийг бас уулзаж яриаг нь. За шүүх процесс хэр шударга явагдсан бол та. Тэгээ шүүхийн мэдээлэл өөрсдөө мэдээлэл өгөх үү. Та өнгөлөгчийн хувьд юу гэж үзэж байна? Сайн гарсан шийдвэр. Би гэлтгүү одоо Монголд бол 2500-аад өнгөлөгч 6000-аад хуульч байна. 100% надтай санал хэлсэн. Би бол итгэлтэй байна. 100% гайхах бах. Энэ шүүгч юу болцсон юм бэ? Та нар ч гэсэн сурлагч хүмүүс ер нь мэдж байгаа дөө. Гэмтрэг үйлснээс хойш хөөрөлц хугацааг бас тоолдсон шүү дээ. Гэтэл наад чинь 2014 оны 7-оос 9 сарын хооронд үйлдэгдсэн ч байх те энэ төрийн эрхийг хууль бусаар авах хуультай зохион байгуулсан гэсэн юм яриад байгаа. Тэгтэл сая бол шүүхтэр оронгууд төрийн эрх мэдлийн хууль бусаар авах хуультай зохион байгуулаагүй юм байна. Энэ өөр гэмтрэг үйлдсэн юм байна гэдэг. Сонгуулийг бодлоотлох гэж оролцсон юм байна гэдгээ зөвлөж байгаа нэгдүгээр. Угаасаа 82-ийн нэгээр хууч одоо 2002 оны эрүүгийн хуулийн 82-ийн нэг заасан төрийн эрх мэдлийн хууль бусаар авах гэмтрийг зөвлөх ямар ч боломж байхгүй. Тэрийг өнгөлөгчд анхнаасаа шилжижсэн хэрвээ тэгж шийдэх юм бол шүүх өөрөө жинхэнэ онгоо болно. Хизээч юм байхгүй. Тэрийг бүгд мэдчихсэн. Тэгээд ер нь бол цагаадах байх гэсэн бодолтой өнгөлөгчийн 6 мөнгөч орсон. Орсон чинь өдөржингөө хэрийг хилцсэн гутаа шийдвэрээ сонсохдоо шал өөр зүйл залт гаргаад ирсэн. Прокурор энэ чинь өчнөө удаан 3-4 удаа буцаад зөвлөлтөд дандаа л 82-ийн нэгээ зөвчилж байсан. Саяны өдөржингөө хуралцсан хорол дээр ч гэсэн өмгөөлөгчд энэ бол 82-ийн нэг биш юмаа гэдэг байр сууриас л бүх өмгөөлж байгаа шүү дээ. Хэрвээ 14-9-гээд ороод ирсэн бол өмгөөлөгчдийн ярих өнцөг байр суурь мэтгэлцэх юм хүртэл шал өөр болно шүү дээ. Гэтэл нэгдүгээрт ингээд хэргийг бол шүүх прокурорын оруулж ирсэн хэргийн материалыг хүрээнд шийдэх хэрэгтэй болохоос ингээд өөрсдөө ингээд ураараа өөрчлөөд шийдэж байгаа нэгдүгээрт. За тэгвэл буруутай юм байна. Тэгвэл одоо яах вэ? Ямар ял өгөх вэ гэдэг асуудал нь бид хоёрдугаарт яригдсан чинь хоёр үе шаттай шугуурл. Энэ дээр прокурор бол ялын саналаа хэлдэг. Өнгөлөгчд тэрэн дээр нь байр суурь хэлдэг. Тэгээ дундаас нь шүүгч шийдвэр гаргадаг. Тэгэн гут прокурор ял өгөх ямар ч боломжгүй юм байна. Наа чи ял өгөхгүй.
Яагаад гэвэл хууль хугацаа дууссан байна. 2014 оны 9 сард хамгийн сүүлийн үйлдэл нь хийгдсэн байна. 5 жилийн хугацаатай гэдээ дууссан. Энэ дээр нь бол өмгөөлөгчд бол дав заалтна гэсэн бодолтой байсан. Яагаад гэвэл гин буруугүй эн чинь өөр зүйл залтаар орж ирчээд ингээ заавал ялах гэдэг юм шиг ингэж ялж болохгүй. Цаадах ёстой гэж дав заалах шатна. Яаж одоо баг дараагийн гомдлоо яаж бичих үү гэдгээ хүртэл баг бодсон байжсэн чинь эргэж орж ирэнгууд шүүх хууль хугацаа дууссан гэж үзэхгүй. Наадхыг чинь 2016 онд иргэд мэдсэн. Тэгэхээр гэмт хэрэг үйлдэлгээд төгссөн үеэс нь биш олон нийт мэдсэн үеэс тоолно гэдэг. Тэгэхээр дуусахгүй ч чинь хин яа хизээш та нар хуульч биш хүмүүс ч гэсэн бодоод ямар бүр хинээс санаанд орохгүй. 14-9 гэдгээ жоохон тодруулах. Сонгуулийн хуультай зохион байгуулахад бус нийтлэг хуультай зохион байгуулах гэсэн тиймэрхүү За байгууллага. нэг зүйлийг асууя. Энэ саяны тэр ялах төгөлтэй хамгийн гол үндэслэл бас 60 төгрөгийн бимийн бичлэг гэдэг байгаа шүү дээ. Тэрээс шүүх шинжилгээний үндэсний хүрээлэн удаадаараа энэ эвлүүлэг юм аа биш юм аа гэдэг янз юм гараад тэгээд яасан сая эвлүүлэг биш гэж үзсэн юм уу тэрийг. 6 удаагийн шүүхийн шинжилгээний дүгнэлт гарсан. 5 дээр нь бол шинжилгээний дүгнэлт гаргаад дүгнэлт нь юу байсан бэ? Монтажлсан байна. Эвлүүлсэн байна гэдэг гараад нэг ганц дүгнэлт нь одоо хамгийн анхны 2 дүгнэлтийн нэг нь монтажлаг байна. Гэхдээ их хувь биш байна гэсэн дүгнэлт гарсан. Тэгэхээр шүүх шинжилгээний тухай хууль дээр бол 24-ийн 1 дээр онцгой шинжилгээ учраас криминалистикийн шинжилгээ буюу энэ бичлэгийн шинжилгээ заавал их хөв дээр нь хийнэ гэж заагаад өгсөн мэт. Зөвхөн энэ хэрэг дээр биш бүх хэрэг дээр заавал их хөв дээр хийнэ. Тэгэхээр их хөв нь биш учраас наадах чинь тогтоох боломжгүй нэг. Хоёрдугаар дээр нэг иргэнээс ирсэн материал дээр шинжилгээ хийсэн байна. Прокурор нь иргэнээс өгсөн бичлэг дээр шинжилгээ хийлээ гэж байгаа. Тэр бичлэгийг интернетээс суулж авчиад нэг иргэн авчиад өгчингууд тэрэн дээр шинжээчийн дүгнэлт гаргуулахаар өгсөн. Тэрэн дээр бол шинжээчид бол ямар дүгнэлт гаргах хийх боломжгүй гэдэг байр суурьтай байсан. Тэм учраас ер нь бол зарим шинжилгээнүүд нь бол буцаасан энэ дээр шинжилгээ хийх ямар ч боломж байхгүй. Хийсэн шинжилгээнүүд нь бол их хөв байхгүй болохоор хийх боломжгүй. Эсвэл наачийн эвлүүлэг байна л гэсэн дүгнэлт гаргацсан байгаа шүү дээ. Одоо дав заалтах уу? Ойлгомжтой шүү дээ. Хэрвээ дав заалдна гэдэг зөвхөн энэ асуудал биш байхгүй. Зөвхөн энэ хэргийн асуудал биш байхгүй. Хэрвээ шүүх ингэж хийддэг болчвол дараа хичнээн хүний дайм амьдралаар ингэж тоглох юм те. Бид нэг хүн хулгай хийлээ. 2 хүн зодтолтлоо. Тэгээд 5 жилийн дараа хүн мэдчихэлтэй. Би 2 хоорондоо зодтолсон юм биш. Тэгвэл одоо эндээс хугацааг нь тоолноо. Явж болохгүй шүү дээ. Энд чинь Монгол эрх зүйн тогтолцоо, шүүхийн тогтолцоо, ардчлал, эрх зүйчээс бүх юмыг зүгээр нөлөмж байгаа хэрэг байна шүү. Тэгэхээр энэнийг зүгээр орхиод хаях юм бол зөвхөн энэ хэрэгээр гэлтгүй цаашдаа олон асуудал хууль бусаа шийдэгдэх тэр зам нэгдэх учраас дараагийн сөрөг үр дагавраас хамгаалахын тулд энэ шийдвэрээр дав заалдж зөв шийдвэр гаргуулж жишг болохоос өөр аргагүй. Прокурорын зүйлчлэлийг шүүгчний шууд дур мэдж өөрчлөөд одоо ял өгчээсэн тохиолдолд шүүхийн практикт өмнө гарч ирсэн юм уу? Би бол мэдэхгүй. Бисээ хамт байсан өмгөөлчнөөсөө асуулаа. Бүгд бид нар л амьдралдаа юм хараагүй чинь. Энд бол одоо бидний залуу өмгөөлөгчдөөс ахуулаад бас 20-30 жил өмгөөлж хийсэн хүмүүс сая өмгөөлөгчөөр орсон. Энэ бид нар өмгөөлөх их амьдралдаа юм үзээгүй гэж нэгдүгээр. Хоёрдугаар өөрчлөөд дахиад прокурор нь ял өгөхгүй гэж яхад хууль хугацаа ингэж тоолоод ял өгж байгааг бүр мэдэхгүй юм байна. Тэгэхээр энэ захиалгаар орж ирсэн гэж ойлгож болох уу? Шүүгчсэн дээр. Тэс хонгол ажилладаг юм яагаад? Одоо мэдэхгүй шүүгч нар бид нар одоо ийм тийм гэж хэлэх нь бол боломжгүй одоо шүүх яаж ажиллаж байгаа. Зүгээр анх энэ хэрэг үүсэж явсан цагаас хойш шалгаж ирсэн юм нь бол улс төрийн захирах байлгатай гэдгийг бүгд мэдчихэж байгаа шүү дээ. Хин хэлж чадчихээн гэдэг л асуудал болохоос биш бүгд л мэдчихэж байгаа шүү дээ. Ар гэрээс нь ярих хүн байна уу? Яг шүүхийн шийдвэртэй холбоотойгоор ар гэрийнх нь ярих хүн байгаа юм уу? Самбай Ганбаатар нарын талаас хүн байгаа юм уу? За энд саад гэрэл нь хоёр тийш хооглоод болчихсон гэдэг. За үзэгчдээ лайв телевизийн сурвалжлах баг Баянгол дүүргийн эрүүг гэргийн анхан шатны шүүхээс та бүхэндээ шууд амжилан хүргэж байна. За нийслэлийн Монгол Ардын намын дараагасан Самбай шинэ Монгол хаад группийн ерөнхийлөгч Ганбаатар нар 2004 оны 9-р сард одоо ард олонд 60 тэрбумын бичлэг гэдгээр одоо танигдсан тэрхүү одоо яриа хийцлэг хийсэн байт юм байна. За энэхүү хэргийг хөө хэлцэх хугацаануудыг тухайн үеэс нь тоолол дуусчихсан. Гэтэл энэ хэргийг шалгасаар хагаад таниулын ерхий газараас одоо шалгаж дуусаад прокурорын төсний дагуу 2002 оны эрүүгийн хуулийн 82 дугаар зүйлийн 82-ийн 1 цаасны дагуу төрийн эрхийг хууль бусаар авахыг завдсан, хуульдаа зохион байгуулсан гэдгээр ялах дүгнэлт үйлдэж ирүүлсэнийг за шүүх хилцэх явцдаа одоо прокурорын
өргөн байсан одоо ялах дүгнэлтийг өөрчлөөд за шууд сонгуулийн хууль бусаар буюу одоо 14-ийн 1 гэсэн зүйлчлэлийг шинээр гаргаж ирээд тэр дагуугаа одоо ялах дүгнэлт өгсөн одоо нэг ёсондоо маш шүүхийн практикт баг өмнө сонсогдож байгаагийн хууль бус сонирхолтой шийдвэр гаргалаа гэдгийг сая өмгөөлөгч хэллээ. Тэгээ бидэнтэй хамт байсан та бүхэндээ баярлалаа. Хангууд, Баянгол, Сонгоны ахын дүүгийн эрүүг иргэн анхан шатны шүтлээс